1 2. Байна уу? Зүгээр нь тэ. За. За шөнийн мэдээ. Тэгээд би өчтөр лайв дээр ярьсан. Маргааш шөнө үлдэх дээр лайв хийнэ гэж. Яагаад хийх болсон шалтгаан юу юм бэ гэхээр сая шээ дорнод хинтэйгээр үлдэх намын дарга бид хэд явж байхад буцахад энэнгээр амар том машинууд зөрөөд. Тэгээд энэ зөрөөд байгаа машинуудыг шүүмжлэх гээд байгаа юм биш. Тоон хитрүүлсэн машинууд зам хэрхэн сүйтгэхэд байдаг. Тэгээ энэний цаана юу байдаг тухай ярих гэсэн. Тэгээд одоо энэ чиргүүл харуулж байгаа дуртай. Тэгээ энэ чиргүүл байгаа. Эндээс яриагаа эхэлчихгээд тахгүй юу. Энэ чиргүүл яасан бэ гэхээр Монголын гайл, Монголын зам тээврийн яам ингээд нийлээд энэ чиргүүлийг оруулж ирдэг. Энэ стандарт бус чиргүүл. Бид нар энэ стандарт бус чиргүүл ягаад Монголд ийм гайтай байдаг юм бэ гэхээр наашаа ирж явах замд ер нь бол замд явж байгаа жолооч нар анзаараа байлгүй энэ том 3 метрийн урттай өргөнтэй ийм чиргүүл 17 метрийн урттай 3 метр өргөнтэй ийм чиргүүл Монголын стандарт биш. Тэгээ манайд бол энэ стандарт бариулахгүйгаас болж аваар ус их гардаг те. Тэгээ энэ бол харамсалтай юм аа. Тэгээ энийг өөгшүүлээд байгаа хүмүүс нь бол одоо энэ хотын дарга Нянгар, зам тээврийн сайд Дэлгэр сайхан, одоо гайлын дарга нь замын өдрөө энэ чиргүүлэг авч ороод ямар ч хамаагүй чиргүүл барьж чирж оронгуудаа төмрөө огтно хаяад буцаагаад ийм урт 17 метрийн урттай 3 метрийн чиргүүл тэр нөө хуучин яг өөрийнхөө чиргүүлнийхээ арлын дугаарыг зохиулаад бичиг баримтанд барьж орж ирдэг. Энийг гайлийнхан мэдэхгүй байх гэж байхгүй. Энийг зам тээврийнхэн мэдэхгүй байх гэж байхгүй. Автовокс гэж байгаа. Тэр лөө ороод хүн болгон хаалчин, смарт кар лөө ороод хаалчин те. Тэгэд эдгээр бол дандаа ингээд стандарт бус юм хийж ингэж гайлаар орж ирдэг юм бүхэл бүтэн дэрм юм. Тэгээ энэ бол бүхэл бүтэн Монголыг ингээд бодорлж байгаа авилгацсан энэ системийн нэг эрх шурган ингээд ажиллаж байгаа. Энээс болж олон хүмүүс амь насаа алдж байгаа, ирсэж байгаа. Сайн өнгөрдөг 5 дахь өдөр миний уяал манаас яг энэ зам дээрээс энэ хинтийн зам дээр бас амь насаа ирсдүүлсэн. Тэгээ ийм юм болсон учраас миний дургу өрөөд энийг бодит байдлыг ярих гэж. Тэгээ өнөөдөр үл ахтайгаа сууж байгаа байхгүй юу? Тийм үү? Тий. Үгүй тий. Чиний сэдвээ хүндч айгу цаг үе болсон. Гэхдээ би яг нэрээ яг үнэхээр чи над хэлээчгүй гэж хэлсэн хэллээ. Энэ сэдвээ хүндх болсон шалтгаан тэр үеэлчин зам тээвэр болохоор нас орцсон байна. Одоо энд ингээд уг нь болдог бол хавгаа тэр харуулмаар байгаа. Энэ ингээд эгэнцэн зогсож байгаа энэ ямар ч стандартын тус одоо маш хэмжээний одоо энэ ингээд ачаа тээвэрлж явал энэ одоо энэ чиргүүл мэргүүл тэр стандарт болж өстой цаашаал болсон юм байна. Одоо хараа энэ тойл мал нөгөө ачааныхаа арыг харахааргүй. Айгүй өргөн ачаан дээр авч тойл малнч одоо энэ араа явж байгаа тойл бол харахгүй тий. Юу арын машин цаашаа харахгүй. Тэгээ энэ асар том ачаа ингээд одоо энэ ингээд яг нөгөө хот руу орох гээд цагаа хүлээгээс сууж л байд нэр. Нөгөө шөнөөр одоо ингээд холгаагаар авах гээд ингээд цагаа хүлээгээс сууж байгаа байхгүй. Тэг энэ бол тэгээд замын цагдаа тий энэ зам тээврийн яам гайл хамтарсан энэ ийм том гэмт хэргийг авилгацсан юм том сүлжээ байгаа байхгүй тий. Энэ бол бодит зүйл. Энэ хүний амь нас эрсдүүлсэн. Тэгээд энд нэг оруулалттай нэг чиргүүлнээс нэг 3-5 сая төгрөг авдаг гэж. Ийм юм хийж байгаа. Тэгээд өчигдөр ерөнхий сайдтай манай намынхаа асуулгын цагаар тэр тусардж байгаа байдал эдэр. Энэ авилгацсан соёлтой энэ дээрэмчтээс нэг нь гарч ирээд байж хахад тэр нь тусардж асууж байгаа Эрдэнэ олд молдыг хараад үнэхээр дур хутсан. Тэгээ миний уяал амь нас эрсдэнээс гадна энэ олон хүмүүс амь нас энэ зам дээр ирсэж байгаа. Идрээс болж ирсдэд байгаа. Одоо чинь зам тээвэр аслаар юу гэлээ сая амар тол болсон биш үү? Сая тайл зам тээвэр аслаар
чугаар дайнаас их хүн өгөхөд амжилгал аюул тоогсон би харин тоог ингээд марцууд арай 3000 гэсэн үү 1000 цуг харчаач. 1000 гэсэн мэдэхгүй. За аюул их тоогсон биш. Хөн 2000 байгаа хөө. Мэдээ чиний хэлдгээр нэрээ үнэхээр ингээд хүний амнаас ингээд баларч байгаа юм. Тэгээ чиний сайн нэг аюул их чухал хэлсэн юм. Аюул чухал зүйл хэлсэн чи тэрний үхээр уг нь хуультай стандарттай. Тий. Тийм үү? Уг нь хуультай. Тий. Яг олон улсын жишний стандарттай. Тий. Тийм одоо өөрөөр хэлбэл энэ бол зам дээр 44 тонноос илүү Явахгүй яа гэж. явахгүй. Сайдын тусалтай. Тий. 44 тонноос илүү байж болохгүй. Энэ 44 гэдэг чи одоо тэр замын даац маац тэр аюулгүйд бүх юм нь бодож хийсэн. Тэгсэн. Тийм үү? Тэгсэн. Тийм стандарт тавихад 100 тонны юм л явж шít. Тий. Тэгээ хамгийн гол нь энэ чиргүүлэг 100 тонн одоо. гаргаад Тэр сольж оруулдаг хамгийн гол нь 100 тонны ачааг ачдаг тийм стандартын бас чиргүүл оруулж ирдэг байхгүй. Тий. Тэгэхээр одоо би зүгээр одоо арай л дэлгэр сайхан одоо Нямбатар юу гэдгийг одоо хууль зүйн яам эдгээр одоо энэ ийм стандарт бос юмны бизнесийн хувь хүртдгийн биш үстэй гэж л одоо арайч тэр үгүй арайч байх би Угаа сахайн ч хүрчж байгаа. яг би зүгээр эдгээр чинь эдээ уг нь амар том ярьдаг болсон юм билээ. Тийм учраас би зүгээр тийм жижиг гарын юмд ордохгүй үстэй гэдэг утгаар хэлж байгаа шүү. Тэрнээс үгүй чиний хэлж байгаагаар нэр наад чи хүртчихэд те. Тий. Өөрөөр хэлбэл энэний орлого аюул их байвал тэр томцолч оролцсон. Эн чин та 44 тонн 100 тонн тэр чин 2 дахин их юм зөөхөс ингэж ахил ашиг болж байгаа шүү дээ. Тэгэхээр замын цагдаа нар нь ашгаа хүртэж байгаа, нянгар ашгаа хүртэж байгаа, дэлгэр сайхан ашгаа хүртэж байгаа, гайлын дарга ашгаа хүртэж байгаа. Хуультай мөртлөө тэр хэрэгжихгүй байна гэдэг чинь шууд ямар шинж тэмдэг байдгүй гэхээр зэрэг мафийн төр бий болсоо л гэсэн үг. Тий. Тийм үү? Өөрөөр хэлбэл уг нь хуультай. Тий. Тийм үү? 44 тонны стандарттай тийм үү? Тий. Цэргүүдийн хэмжээ бүр заагаад өгсөн. 2 dag гэж чинь 3 м 17.5 та уртаа орчих чинь. Тий. Ингээ бүх юм байж байгаа гэтэл энэ хэрэгжихгүй байна гэдэг чинь нь шүү дээ. Ерөөсөө төр нь өөрөө гэмт хэргийн их усур болсон гэсэн үг. Тий. Тийм үү? Өөрөө гэмт хэргийн мафия болсон гэсэн. Тий. Тэгээ нөгөөдөл нь энийг ингээд стандарт хуулийг газар дэвсэлж байгаа. Дээрээс нь яг үнэ хэлэхэд одоо бид нар чинь ингээд жолоочтой энэ тэнд манай жолооч төрхий харгаа барал царайлтал явж байгаа. Жолооч нарын ганц гойдаг юм нүггүй зүгээр л стандарт хуулиар хэрэгжүүлэлтэй тий. Тэгэх юм бол бид нар ч гэсэн эргэлт ихтэй тийм үү? Ажлын одоо ачаал бидэнд яг таардаг тийм үү? Бид нар тээвэрлтийг аюулгүй хийж болдог. Тийм үү? Одоо нөгөө ингээд яг үндэ жолооч нар биш нөгөө жолооч нарыг ийм рүү түлхэж байгаа нөгөө мафия удирдгуучийн юм байна шүү дээ. Өрсөлдөөнд бусдаа ичж байгаа юм чинь. За тэр хараа одоо энэ нөгөө ингээд явж байгаа даа. Энд ч одоо амар байгаа үстэй. 100 тонн ачсан ингээл. 100 тонны шороо ачиж байгаа. 100 тонн ийм юм ачаад ийм юм одоо энэ чинь одоо стандартаар байна. Тэгэхээр энэ дээр чи юу байна вэ гэхээр одоо энэ замыг лавга болдог бол энэ замыг л харуулах гэсэн. Одоо ямар сандаа энэ замыг хараа ингээд байхгүй. Тэр ингээ үтсэн зам шүү дээ. Таны үед тавьсан зам шүү дээ. Тэгээд нөгөө нэг мянгар устгаж байгаа юм байхгүй юу? Тийм хараа одоо бүр ингээд за ингээд явна одоо ингээд бүр валар. Эн чинь юм болоод байна. Энэ монголчууд энэ нэг юмыг аюулсаа ойлгох хэрэгтэй. Бидний амнаас эрсдэл бид нар ахан дүүсээ алдаад байгаа. Монголчууд бид гэхдээ би ахад нэг юм гүцэх гэж юм байна. Уучлаарай дундурчин дайсан. Одоо хамгийн гол аюул нь яадаг вэхээр одоо энэ дээр ямар нэгэн хэрэг болоход жолооч найруулж хүлээдэг. Тийм үү? Тэр нь жолооч хариуцдаг. Нөгөө энийг явуулсан хүмүүс биш. Тийм. Одоо эдгээр нөгөө жолооч руугаа гүжигдээ ичдэг. Тийм үү? Тийм. Одоо мэдхгүй. Бид нар ингээгүү. Тийм. Энэ чинь хуультай шүү дээ. Стандарттай шүү дээ. Чи дорж яагаад ингэсэн бэ гэхэд жолооч хэрэгтэй байцдаг. Тийм. Одоо ингэ жолоочноор шоронд их орж байгаа шүү дээ. Тийм. Жолооч нарыг өөрсдөө ингэж чи яав гэж дайцалцаад. Тэгээ манай би бас заримдаа бодд юм л да. Жолооч нар маань ч гэсэн тэгээд энэ хүмүүсийн үгэнд ороод өмнөөс нь
хэргийг үрж явдаг ийм арчаагүй байдал бол болох хэрэгтэй шүү дээ. Тийм үү? Тэгээ түрүүн энэ байгаль бодцуулыг бид ингээ үзүүлэхээс чи харахгүй болчиход байгаа маа. Энэ олон хүмүүсийн амнаас ирсэж байгаа олон монголчуудын амнасыг ингээ эрсдүүлж байгаа нэг зүйл энэ стандартгүй байгаагийн гороо, стандартаа хэрэгжүүлэхгүй байгаагийн гороо. Энэ 3 метрийн урттай манай энэ Монголын зам чинь 7 метр тийм үү? Тэр зүрх зам нь маш бага. 3 метрийн өргөнтөө 17-15 метрийн урттай ийм чиргүүлийг зүгээр нэг чиргүүл хятад руу гарч төмрөө огн тушаагаад буцаж орж ирэхдээ ийм чиргүүлийг хуучин номероор нь зохиолоод орж ирж байгаа бол энэ зүгээр нэг жодооч хийдэж бишхгүй байх. Тийм. Чи яаж энэ бараг л телевизээр төвшин гэж байна. Тийм шүү дээ. Энэ гайхалны төвшин хийх гэж шүү дээ. Энд чинь зүгээр нэг жодооч хийдэггүй шүү. Тэгээд та нар ороод үзээрэй. Дурын чиргүүлийг зогцоогоод энэ чата цагтаа магтаа нээж хийж байгаа байхгүй юу? Өөрөөсөө замын цагдаад хамт хийж байгаа шүү дээ. Нэг яаж хамт хийж байгаа. Өөр яах энийг хинч яахгүй шүү дээ. Энэ хараа энэ замууд одоо энэ нэрээ. Тийм. Гэхдээ бид нэг хараа энэ ингээ байхгүй. Капот зүгээр л аваад одоо замын оронд одоо нэг сүлдө нэг бага онхортой оролттой шороолж байгаа. Эн чинь тэгээд нөгөө талд нь би бас нэг юм хэлмээр байгаа байхгүй. Гэхдээ энэ замыг одоо энэ монголчууд өөрсдөө манай иргэд өстэй хэрэглэв. Тийм үү? Одоо энэ дээр пирусээ эвдэл явна. тийм шүү дээ. Айл мөлөө бүрийн эвдэлгийн зардал тавьчих шүү Тийм. дээ. Тийм үү? Тийм шүү дээ. Тэгээ ингээд өөрсдөө бас энийг хийх хэрэгтэй юм чинь ийм баримтаар гаргадаг. Яг бол яг үнэ хэлэхэд бол энэ жишээ нь хувийн зам байсан бол хизээч ингэж явуулахгүй заа юу? Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Одоо хувийн зам энэ төлбөр авдаг хувийн зам байсан бол одоо хизээч энэ машин энэ дөрөм горим зарчиг хизээч хийхгүй шүү дээ. Тийм. Энэ одоо ингээд улсын зам одоо ингээд ийм одоо цоо тийш явж байгаа хэдэн 100,000 крус явж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэлж байнга явж байгаа юм чи. Байнга явж шүү дээ. Тэгээд тэр одоо зам капот болсон. Тийм. Тэгээд хоцоо гомч мэдүүлээ те. Зам чинь буухаар гэж. Замын ингээд ирээд одоо яасна сайн энэ очиж байгаа стандарт бас энэ 100 тонны машин гэсэн чи одоо танк явж байгаа гэсэн үг шүү дээ. Ерөөсөө тийм шүү дээ. Тийм үү? Танкын 100 явж байгаа гэсэн үг. Ингээд асаа хийж явахгүй замыг гарав. Энэ чинь одоо Энд чинь тэгээд нөгөө аваар ус гарахыг хүндэс шүү дээ. энэ аваар услаас энэ ямар их хөрөнгө вэ? Амар их хөрөнгө шүү. Тэгээд энэ олон хүмүүсийн машин тэр гэмтрээд байгаа чинь энтэй холбоотой шүү дээ хүмүүс. Гэхдээ яагаад одоо хараа энэ ингээ байхгүй шүү дээ. Энэ зүг зам биш шүү дээ. Хараа капот. Тэгээ би гайхаад байгаа энэ тэр ус энэ иргэдээ та нарын чинь шүү дээ. Тэр нь явж шүү дээ. Тийм үү? Ямар маар адуу мал явах юм шиг ингээ. Тэгээд та нарын хэрэглэж замыг чи эвдэж өгöd шүү. Одоо чи ихтэй тань тэгээд чигээр ингээ орж ирэхэд одоо нэг аюултай. Одоо нөгөө бидний тавьсан налахын зам, хурдны замыг одоо тэнд очиод биш болж байгаа. Энэ одоо энэ зам одоо тийшгүй. Тэгээд би энэ дуурч ирсэн байхгүй нөгөө энэ замыг тавьж ирсэн инженерүүд ирээд сэтгэлээр унсан гэсэн. Нөгөө ийм машин явж байгаа хараад өнцөд нэрээ яана бидний энэ өөрөө монголчууд одоо ямар тэнэг юм бэ чинь ийм замд ийм машин дээр хурдны замд бол одоо танк шиг гэмээр танк явуулаад байна гэж. Танк явуулаад байна чинь юу гэсэн үг юм бэ гэдэг байх. Энэ бол арга үзье гэсэн. Тий. Энэ хэн учрал руу хүртэл шийдэх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ манай намын гишүүд нэг иймэрхүү юм зумыг зургаар авч энэ авилгатай худаа нэг тийм наана нэг авилгатай тэмцээн ямар юм гэж сүлээр хаад багт баримт гаргаж энэгээ гаргаж ирээд харуул та. Тэр учралт гэмт хэрэгтэнгүүд нь энэ учралч өөрөө ороод явд юм билүү хэн мэдгүй ч түр авах гэж. Энд чинь ямар анхудаа явж байгаа ш. Учралч манай намын бүлгийн гишүүдийг ховцсон байгаа юм шүү. Ховцсон бол юм шиг л байл шүү. Дуулж байх таас ингээд зүгээ. Автобус гэж байх өөр төрөлхөд хэвчээ харсан чинь. Тийм. Намынхаа даргыг хайлбараад хэлчихлээ шүү дээ. Манайхаа дарыг хайрлаа гэдэг ардын нам тийм яриа сууж идэхэд манай намын гişүн гэж ямар юм бэ? Харин тийм. Одоо ардын намын дараад эрдэнэ бол
Та намынхаа даргаыг хайрлаа. Учралд одоо ингэж зулгууд байгаа хүн адын юм татчих байхгүй та аюул. Одоо тэгээд явж байгаа. Эрдэнэ очиг ингэж зулгууд адын юм татчих болов. Мэдгүй одоо байдаг байлгуудаа зулгуудаа гаргадаг бол эднээс ч одоо юу гэж хөвтэй энэ ингээ бүлэг дээрвчд ингээд хараа энэ Монголын чигээр түүтгэсээр бидний ингээд энэ хараа за нарийн бидний ингээ бүтээс болгоно ингэж устгаж яадаг би яагаад өнөөдөр үйл ахын бүтээсэн гэдэг байгаа гэхээр үйл ахын бүтээж босгосон Улаанбаатарыг мянгар устгасан байхгүй да. Тийм учраас иргэд энэ тоолон хурдны замыг эсэргүүцэдсэн. Энэ ерөөсөө ингэж устгах сүйтгэдэг эдгэрт стандарт дэвж орон энэ юм стандарт барих тийм ойлголт ерөөсөө байхгүй. Ингээл ерөөсөө уг нь бол одоо аргаа бараад байж чи боддоо. Аргаа бараад иргэдэн жолоо очно. Жирийн иргэдэн төрөөсөө гуйж штэ та нар хуулиар биелүүлдэг гэж. Тийм. Чи боддоо аргаа бараад төрөл хууль зөрчил хулгайч болсон. Тийм үү? Эрдэнэ чөхрөд та нар зүгээр л хуулиар биелүүлээд өгөө гэж чөхрөд гуйж штэ одоо. Төрөөсөө тийм. уг нь төрчин хуулийн хэрэгжлийг хангах хэрэгтэй байсан чинь эрдэнэ төрөөсөө гуйдаг болцтой. Та нар зүгээр л хуулиар хэрэгжүүлээд өгөөч. Яагаад энэ том машинууд яваад байгаа нэг шалтгаан байгаа байхгүй юу? Энэ ямар юм бэ гэхээр энэ мянгарын нөгөө нэг тэр таны юуг бас ашиглаад дөөр хийсэн тэр нөгөө нэг гэр оролын дахин төлөвлөдөө шүү дээ. Одоо тэр зуурын тэр цаашаа 5 бодлыг чөлөөлсөн шүү дээ. Тэнцээ хятад компаниуд орж ирээд Оросууд бариад тэрнтертэй зулгуудаж энэ замыг сүйтгэж байгаа. Мянгар тэндээс өчнөө их 80 төгрөгийн ашиг олж байгаа. Багаараа тэднээс тэгээд ийм юм хийж байгаа. Энэ бол бодит үнэн тэр даваа далаа малаа тэр Сэргэлэн Баатар матарн тэр энэ буруу зүрийн намынхан бүгд хулгай хийсэн. Тэр баримтууд нь ил болж байгаа шүү дээ. Эднэр чинь ингэж хүний амь нас эрсдүүлж стандарт бус юмыг ингэж хийлгэж хүмүүсээр энэ гайлынхантайгаа замын цаглаатайгаа зам тээврийн яамтайгаа энэ хотын даргатайгаа ингэж энэ бузар зүйлийг хийж Монгол хүмүүсийн амь насыг эрсдүүлж байгаа. Та нарын явж зорчих замыг чивдэж машин дэргэндийг чивдэж байгаа зүйл энэтэй холбоотой. Энэ стандарт 50% ингэж хэрэгжүүлэхгүй бол бид стандартаар яах нь тэгээд бид хуулиар яах нь тэгвэл тэгээд бүгд өөрсдийнхөө зоргоор амьд л та. Үнэхээр энэ нийгмээ сүйтгэх гээд байгаа юм бол тэгээд ийм юм хийгээд байгаа учраас энийг боддоор нь харах ёстой. Тэгээд үнэхээр энэ юу хинтээ мэнтэр рүү явж байгаа хүмүүс маань их болгоомжтой яваараа эрсдэл асар ихтэй байгаа шүү. Ялангуяа энэ хуучны юу сүүл тавьсан замыг ингээд чинь 10 жил болох байх хэвдээ хийсэн байгаа тийм зам шиг таачаа. 16 онд байгаа тийм 26 он. Одоо миний хамгийн одоо их сэтгэл энэ налахын зам чинь нэштэй. Гэхдээ одоо энэ дэвтүчийн ямд байсан харин их сонин шүү. Зам тээврийн яам. Улаанбаатарын дотор явж байгаа Улаанбаатарын дүүргүүдийг олбсон замыг дэвтүчийн ямны мэдлэлд өгсөн байна. За. Их тийм ажиг юм. За. Тэгээд нөгөө хотын даргаахт үгүй юу гэсэн үг юм бэ? Та нар чинь манай дүүргийн дотор байгаа замыг одоо дүүрэг холбсон хооронд холбсон замыг та нар яхаар аваад идэх гэж. Тэгээ ажил хийхгүй. Одоо энэ Улаанбаатарчууд налахын зам ямар байсныг одоо мартцсан л та. Тий. Одоо мартцсан тийм ээ. Өөр юм нэг юм бараг л явгооны зорчих зам шиг л шихгүй юм байсан шүү дээ. Хэтрүүлжил. Гэтэл одоо энэ чинь ингээ хордны зам болохгүй бид нэр энэ налахын замаа хордны зам болгох гээд ингээд ярьсан чинь нөгөө хот байгуулалтын дагуу энэ налах чинь том барилгын төв болох байхгүй юу? Дагуул хот болох хэрэгтэй. За ингээд бид нар налах руу замаа тавья гэсэн чинь өөр гажиг юм сонсдог өөдөөс. Гэхдээ замаа тавья гэсэн чинь наа чи яам нэмэлт. Юу гэсэн би чинь наа чи Улаанбаатарын дотор зам байж дээ гэсэн чи тий. Танай яамд ямар амттай байж байна. Мөн. Хөөе чи над юугаар савга битээ. Савга. Юу яах вэ? Гого чи яг над жолооч яачих гэдэг шүү дээ. За.
Готер наад би харин хэлээд төрөнөөс хойш битээр яриад л та. Ингээ гимгүү жолоочийг ингээд юмд оруулчих гэдэг юм гэж яриад. Тий. Тийм үү? Гимгүү жолооч. Энэ жолооч нь өөр л стандарт хуулиараа л явмаар байгаа. Энэ жолооч нь маасууд наваачаад эдгээр дарга нар наваачаад эдгээр чинь ингээд шахчихж байгаа шүү дээ. Ерөөсөө энэ гэмт хэргийг сурвалж чинь энд л байгаа даа байхгүй да. Тий. Хууль зөрчиж наатаа тэр юуг нь битээ харуулаа. стандарт бос хууль зөрчиж тэр дарга нарыг нь харуулаагүй ч наад чинь тэр ажиллаа хийж байгаа жолооч юм байна. хууль зөрчиж энэ гэмт хэрэг хийдэг юм улаанцаа ингээд энэ дэд сэлбэр юу гэсэн ор хийж байгаа шүү дээ. Тэр дарга нар талаараас тэгээ би яриад дуусна. Тэгээ бид нар чинь үгүй тийм байхгүй надад Улаанбаатар замаа авна гэдэг ингээд налаахан замаа аваад. Тэгээ бид нар энэ хурдны зам тавьуулсан байхгүй юу? Тийм үү? Өөрөөр хэлбэл бүр тийм гажиг юм байсан байна. Тэгээ одоо яг үгүй нөгөө эн чинь нөгөө би чи хийсэн ажлаа ингээд эвдэс үтж байгаа юм харахаар аюул сэтгэл шимшрээд байдаг байхгүй юу? Тэгэл байх. Тэгэхээр энэ дээр 4 жилийн дотор тооны танкууд яваад шүү дээ. Тийм үү? 100 тонны танкууд яваад ахаар ч одоо энэ зам чинь одоо ингээд тэсэхгүй шүү дээ. Тэсэхгүй болоод эвдэрсэн байгаа ч одоо ингээд. Энэ нэмгээ хэсгээр энэ нөгөө жижиг баг хэсгээр туслах замууд нь эвдэрсэн байна. Одоо энэ төв зам руугаа энэ чинь ирж явна шүү дээ. Тэгээд энэ чинь ийм очиртай. За. Яг намар нөгөө ингээд халуунаасаа хүйтэн лүү шилжих, хавар хүйтнээс халуун лүү шилжихэд энэ нөгөө байгаль өөрөө энэ газар сууч ингээд гисэд деформац ордог байхгүй одоо ингээд хөдөлдөг. Тэгнэ. За энэ үед бол нэг ялангуяа ийм их хэмжээний одоо өндөр даацын энэ стандартын бос ийм ачаа тэр үтэл 44 тонн дээр хязгаарладаг байхгүй юу? Яг л нөгөө хөрш шорооч өөрсдөө ингээд зам чинь ингээд хөллөөд эхэлж байна. Тектоник хөдөлгөөн, яа тектоник хөдөлгөөн хийгээд эхэлж байна болохгүй байхгүй тэр юм. Одоо яг ийм нөгөө газрын гисгт явж шүү дээ. За ингээд энэ дээр 100 тонн ингээд юм яваад. За ингээд тэгээ би одоо заримдаа ч нэр ард иргэдтэй ингээд цохирддаг юм аа ингээд. Энэ хэрвээ хордны зам хувийнх байсан бол өдөөдөө ийм машин явуулнаа гонжин за юу. Тийм шүү дээ. Юу гэж явуулж байгаа юм? Тэр хувийн замын эзэн бол өстөө яг стандартын байрлал тийм үү? Өөр засна хаагахаа гэж. Энд чинь нийтлээ авцаа гэж байдаг үстэй болно. Тий. Гэтэл ингээд төрийн ийм л гайтай энэ дунд юм. Одоо тэгээд энэ налаахын иргэд одоо энэ зам хурдны зам ингээд наслалтгүй ингээд эвдэрхэд налаахын иргэд л гэж шүү дээ. Улаанбаатарын иргэд л гэж шүү дээ тийм үү? Ийшээ хэмтээр зургаад хэмтээр зүүн талруу бүгд орох шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр иргэд энийгээ бас ойлгох хэрэгтэй шүү дээ. Тий. Гэхдээ иргэд ч гэсэн яг буугаад үгүй та нар болооч наад зам яагаад эвдээд байгаа юм бэ? Тийм үү? Чи юусэн нянгарын тэгж байгаа шүү дээ. Энэ хот нийслэл нэг мундаг юм хийж байгаа гэдэг таны бүтээсэн болгоныг устгацсан гэдэг байгаа энэ ахгүй да. Бүтээгээ босгоцсон та одоо жишээ нь би зүгээр нэг ахаад нэг жишээ татчмаар байгаа энэ замтай холбогдуулаад та ч нөгөө нэг энэ тактилын зам тавьлаа шүү дээ хараагүй хүн явдаг те. Тэрийг бүгдөө нь хууд татаад буцаагаад болж нь юу болгочихж байгаа байхгүй. Зам болгочих байхгүй. Нөгөө нэг тэр харааны бэрхшээлтэй эргээд тэрэгэнцтэй эргээд нийгмийн харилцаанд орох тэрийн эрхийг хаагаачиж байгаа байхгүй. Нянгар ийм л юм хийсэн. Тэгэл гайхамшиг бүтээсэн юм шиг юм яриад солиороод ингээ галзуу юм яриад байдгаа одоо болох хэрэгтэй. Ингээд ялангуяа энэ одоо энэ гайлынхан зам тээврийн аамныхан дэлгэр сайхан энэ гайл дээр одоо сүлд дэлгэр наран очсон баг. Сүлд очсон баг. Энэ дэлгэр сайхан энэ гайлынхан дээр энэ дэлгэр наранц энэ гайлынхантаа анхаарал хандуулаад тэр замын цагдаагийнхан хуйлын аамны агуулын самар сайхны оролцоотой ч юм байгаа. Тэгээд энэ нянгар эдрийн энэ мафцсан энэ балиар энэ авилгацсан энэ системч нэг хэлбэр нь энэ энэчнээс бүгд ашиг хүрчиж байгаа. Энд чинь нийтийн албанд ажиллаж байгаа хүн ялангуяа энэ юу гайл цагдаагийнхан болвол энийг зөрөгтэй хийнэ гэхэд бол хэцүү. Тэр эрх мэдэлтэнгүүд нь байхгүйгээр зүгээр нэг гайлын байцаагч зүгээр нэг цагдаа хоёр бол энийг зохиогоод хийчих болох байна. За ингээд явлаа. Ингээл ингээд танкуд явж байгаа. Ингээд эн чинь хараа дандаа 100 тонны машин явж байгаа шүү. Энэ тэгээд энэ зам нэр өөрхөнд энэ зам болоод өстө орилж байгаа тэ өвдгөл.
Тэгээд юу гэж байгаа юм бэ? Та нар ч одоо 44 тооны даацтай энэ. Тэгээ хамгийн гол нь одоо энэ одоо би тэгээ бодож байгаа. Одоо энэ ингээд энэ хурдны зам гэдэг чинь үнэтэй зам байхгүй юу? Тийм үү? Энэ замыг тавих мөрөөдлөөс шүү дээ. Энэ чинь. Энэ мөрөөдлөө ингээд одоо биелүүлээд арай л мөрөөдлийн биелүүлсэн чи одоо ингээд эвдэж яхих ингээд зүгээр л ард иргэд хүүчин сэтгэлээр хараа сууж шээ. мөрөдөл биелээд одоо устгахыг гэж байгаа юм билгүй. Одоо устгахыг гэж байгаа юм билгүй. Тий. Налахын замаа устгахыг гэж байгаа юм билгүй. Тий. Хинтийн энэ замаар яах гэж байгаа юм билгүй. Тий. Тэгээ хамгийн гол нь одоо бол манай нийгэм тогтсон хамгийн аюултай гажиг нь уг нь төр нь иргэнэ хууль биелүүлээч гэж шаарддаг тийм үү? Гэтэл одоо иргэдэн төрөө хууль биелүүлээч гэж гуйж шít. Тий. Одоо та дургуугаар сууж шít. Дуугаа сууж шít. Төрөө гуйж шít. Тий. Одоо энэ ерөнхийлөгч нь ерөнхий сайд гэдэг тийм үү? Тий. Одоо уучрал гоёл хэлэмгэд олонгол байна тэгээд үгүй зүгээр л тэтгэрс гуйж шít. Ингээ хуулиад биелүүлээд өгч шít. Тий. Тийм үү? Энэ бол гажиг явцуудтэй. Гажиг зүйлстэй. Бүр байж болохгүй. Энэ Монгол ардын нам энэ гэмт хэрэгтэнгүүд ингээд засаглахаар гэмт хэрэгтэнгүүд ингээд зүгээр л ингээд нөгөө нэг хүний юмд хүрд байсан хулаа гэдэг шиг яг юм үнгүй байдаг гэдэг ч ойлгоцдоггүйгээр ингээд дандаа хулгай дээрмх юм. Одоо Монгол улсад хууль дүрм гэдэг юмыг эвдээд стандарт гэдэг юмыг устгаад зүгээр л ингээд ийм бодөр юм хийж штэ. Тэгээ энэ чэнэс ч болж олон хүмүүс амнаас эрсэж байна. Хамгийн гол юм чинь энэ стандарт бус чиргүүл чирсэн энэ машинууд гайлынхантай зам тээврийн яамныхантай тэгээд энэ замын цагдаагийн байгууллагынхантай тэгээ энэ нянгартай хотын даргатай нянгартай ингээд эдэртийн марц нэг юм авилгацсан энэ сүлжээ чинь боддоор энэ харж байна уу? Зүгээр нэг дурын нэг хог чиргүүл чирэл хэдийн цаана гал нөгөө төмрийн огонд авч тусаагаал буцаж орж ирэхдээ стандарт бус чиргүүл 3 метрийн өргөнд 17.5 метрийн урттай чиргүүл орж ирэл арлын дугаарыг яг тэр чирж орсон тэр хогийнхоо дугаарыг тавиулж орж ирэл тэгэл ингээд оруулсан. Та нар энэ Astbox гэдэг байгаа смарт карт гэж байгаа. Тэгээ тэрлөө ороод ингээд бүгдөө дурынхаа юг ингээд хараад тэр стандартуудыг хараад үзчихээ. Миний дургу хүрээд байгаа юм энэ стандартгүйгээс ч болж олон хүмүүс амнасаа алдлаа. Тэгээ одоо энэ миний үеэл нэгд өдөр гарах. Тэгээ үеэлийнхаа ажлын явдал дууссан дараа би энэ хотын захиргаанаас энэ зам тээврийн яамнаас үеэлийнхаа амнасыг нэхнээ. Энэ стандарт бус зам юунаас чинь тээврийн хэрэгслээс чинь болж олон хүмүүс амнасаа эзэдүүлсэн. Олон хүмүүс энэ дээр санал нэгж нэгдэрэй гэж бас хүсэж байгаа юм. Ер нь тий. Уг нь бол иргэдэд бас нэг том эрхийг бидний үед өгсөн юм. Тэрний үхээр энэ замын одоо энэ төр хариуцж байгаа замын хэсгээр одоо ямар нэгэн эвдрэл янз бүрийн юмнаас болоод өөрөлдөл жолоочийн буруугүйгээс болоод ославаар гарснаас бий болж байгаа хохирлыг төр хариуцах хэрэгтэй гэж. Хамгийн зөв шүү дээ. Гэхдээ харин тэр зөв биш дээ. Зөв байлгүй хаан чаа. Өөрөлдөл энэ замаа засаагүйгээс болоод тийм үү? Одоо миний машин эвдрэх амь насын алдах тийм үү? Энэ бүх хохирлыг төр хариуцах хэрэгтэй. Зөв. Зөв биш дээ. Зөв. Одоо уг нь одоо энэ хууль энийг одоо хурдан хэрэгжүүлээд юмэр бах юм. Тэгээ эн чинь байгаль стандартаа барилгаж шүү дээ. Үеч одоо тэр амнаас эрсдэл асуудал. Одоо амнасны хохирлыг төр хариуцах хэрэгтэй. Тэр хариуцах юм хийгээгүйгээс болоод эргэн огшчих. Тийм үү? Тий. Жугаас улаан цай ингээд ийм стандарт зөрчөөд ингээд юм оруулж ирж байгаа. Дархны зам барьж ах ч одоо үгүй тэр дархны зам нь ямар ч удаан болов те бүр ямар юм болов. Тэгээ өчнөө хүний амнаас ирсэн. Өчнөө хүмүүсийн эд хөрөнгө өгсөн. Тэгсэн. Тэрний хохирлыг хинч төлөөгүй. Тий. Төр төлөх ёстой шүү дээ. Тэгсэн. Тийм учраас одоо бусад улс оронд бол зам тавихтаа зориуд ингээд нөгөө хажууд нь тэр төр зуур хэрэглэх зам тийм үү? Их нарийн юмнууд гаргаж өгдөг чинь яг бол тэнд нөгөө төрөө шүүхтэйгээд хохирлоо төлөвлөждөг байхгүй. Тэгэхээр одоо энийг л ер нь их сайн. Энэ хүмүүс ер нь энэ дээр илүү цаа анхаараа. Энэ үйл ахаа яриад байгаа маш чухал шүү. Бид нар энэ иргэнийхээ эрхийн төлөө өөрсдөө тэмцэхгүй бол
Одоо энэ ч бас нэг 100 тонн танк яваа. ийм юм болж байна. Энэ иргэд өөртөө иргэнийхээ эрхийг өөртөөхөө амнаас энэ асуудлыг тавьж тэмцдэг байж бид энэ стандарт дүрм журмыг нэхэж шаардах хэрэгтэй болно. Энэ стандарт бүр тээврийн хэрэгслээс чинь болж 100 тонн чирж яваа энэ тээврийн хэрэгслээс чинь болж энэ хууль бус энэ дүрм журмгүй айш авираас чинь болж энэ гэмт хэрэгтэнгүүд та нараас болж энэ олон монголчууд амнаас ирсэж байгаа шүү. Энэ Монгол Ардын намынхан гэж энэ монголчуудын тус нулимсанд хандгүй мó энэ чинь та нар түүхийнхаа тус монголчуудыг алж шатж ирсэн шүү дээ. Одоо ингээд зам дээр ингээд монголчууд амнаас ирсдүүлж шүү дээ. Энэ духан дээр зэгтэй байх энэ дээрэмчтэй. Тэгээд нөгөө уг нь бол Монгол улсын үндсэн хуулинд ингээд хэлсэн байдаг байхгүй юу? Иргэнийхээ эрүүл аюулгүй байдаг тийм үү? Тий. Энэ бүх юмыг төр хариуцна гэж хэлсэн байдаг байхгүй юу? Тийм үү? Тий. Тэгэхээр одоо бол энэ дашин дэлхэд би Монгол улсын бүх иргэдээс одоо хүсмээр байна. Төрийн гим одоо гим буруугаас бол ямар нэгэн хохирол учвал төр нөхөн төлбөрөөр төлөх ёстой шүү. Хариуцлага хүлээх ёстой шүү. Тийм үү? Одоо энэ ихээ ойлгооч юм манайхан гэж хэлж байна. Тий. Эрхийнхээ төлөө тэмц сурах хэрэгтэй. Эрхээс үндсэн хуулиар хуулиар хүчин байна шүү. За ихээ ойлгохгүй, ихээ ашиглахгүй ч ингэж зүгээр гомдол мэдүүлэх болох хэрэгтэй шүү дээ. Та нарын гомдлыг төр хариуцах тоохчгүй. Тий. Ахандуу юу ганц хоёр асуулт явда. За өвөл ах чинь нянгараа өмөрөөд ажил хийж байгаа ганц хүнштэй гэдэг үстэй гэж. За одоо тийм яриаггүй тийм ерөөсөө. Энэ аягүй сонир. Одоо түрүү нөгөө нэг бас битээр явж байхдаа л хэлсэн. Тий. Одоо би ингэх юм одоо энэ хүмүүс өстэй ингэж байна. Би нянгарыг гүй чи яагаад хурдны зам барьж замаар төгсөл шийдэхгүй штэ. Яагаад ийм тэнийг юм яриад байгаа юм бэ гэж би хэлсэн. Тэгсэн. Би хэлсэн шүү дээ. Тэгсэн. Анх тэгж ярих юм бол би хэлсэн. Тэгсэн. Хүмүүс хэлээг байхад би хэлсэн. Тэгсэн. Тийм үү? Тэгсэн. Наа туулын сугууч нь бол эко орчин чинь Улаанбаатарын уушиг гэж хэлсэн. Та хэлсэн. Би хэлээвч. Тэгсэн. Өөр хэн ч хэлээгүйсэн шүү дээ. Тэгсэн. Тийм үү? Тэгсэн. Тэгээ одоо ингээд нянгарыг бол яг үнэ хэлгээд би шүүмжилж байгаа. Гэхдээ би зориуд хэлдэг шүү дээ. Хотын даргын ажил амаргүй шүү. Тийм үү? Энэ талаас нь би хотын даргын ажил хийж байгаа хүмүүсийг ойлгодог. Гэхдээ ойлгодог ч гэсэн ийм юм буруу юм байна шүү. Жишээ нь өнөөдөр селф төвд баахан хятадын компаниудаар монголчууд ажилгүй байх чинь, орлогогүй байх чинь тийм үү? Яагаад хятадуудаар барилж байгаа юм бэ гэж анхын хэлсэн. Тайлсан. Бид өөр ярьсан үстэй тэр чинь. Монгол аягаар хийж яриаг шүү. Тий. Яг үүндээ бол Нямбатрын одоо алтайг бол хамгийн түрүүн шүүмжилдэг хүн нь би. Хүмүүс юу ч дуурдаггүй. Тийм үү? Зарим нэг намайг бүр атаархлаа байдаг. Тий. Бүр илэг ав. Тэгэнд. Тийм үү? Нөгөө Нямбатрын бахан тороолоод явуулаад байруулдаг юм уу яа. Тэгж л байгаа шүү дээ. Тэгээ одоо тэгээд Нямбатрыг шүүмжилж байсан тэр явдлыг би тэгэхээр энэ хүний хэлж байгаагаар би шүүмжлэхдээ ингээд ста гэж ярих хэрэгтэй байна. Моо нав Мянгар гэж. Нянгар гэдэг одоо шамшиг тийм үү? Бактери. Тэгвэл би шүүмжилсэн болох юм байна. Гэхдээ яалаа гэжтэй чи миний насан дээр арай хүн доромжлоо суудаг нас биш шүү дээ. Тийм үү? Би зүгээр миний насан дээр ийм бодлого ярьдаг болохоос биш уучлаарай саяны тэнийг нөхөрт хэлье. Миний насан дээр бодлогын шүүмжил ярьдаг. Миний насан дээр тийм ста гэж үг амнаас гарахад хэцүү ойлго. Би хүнийг одоо тэгээд элдвэр доромжл. Энэ доромжлол бол шүүмжил хоёр өөр шүү. Доромжлогоо шүүмжилж байгаа шүү би бодоод. Би доромжлогоо шүүмжилдэг тийм. Би зүгээр шүүмжилдэг. Тий. Гэхдээ би ч бас арайч тийм чинь намаа хүмүүс одоо ингээд доромжлогоо шүүмжлэхэд дөрөв надад ч гэсэн манай хотын иргэд гайхах шүү дээ тийм. Энэ үйл дарганы солиорчог байгаа гэдэг. Энэ та нар ингэж хотлоо ярьдаг болоо хүний ярьсан юм чиж энэ хараад тахтыг олон миний ярьсан юм үзээгүй. Тийм. Тэр чинь нөгөө тэнгэр телевизэл би цагаантай ярьцлах хийгээл гарсан чинь тэнгэр телевизнуудаас ярилцлага авъя. Тэгээд би өгсөн. Тэгээд би өгтөө ямар ста гэж ярих юм уу? Тийм үү? Тийм. Би ямар тийм үү? Ойлгох юм уу? Хатаачуудаа гэдэргээд ойлгох юм уу би? Би чадахгүй дэж. Тийм. Зүгээр би шүүмжлэн. Тийм. Би хүн доромжилж болж байгаа. Тэгээ энэ
хаван буудлуудаар барьж байгаа энэ орон сууц хөтөлбөрүүд чинь үйл авах дээр хамгийн дөрөв. Энэ Монгол барилгын компаниуд ажил төрөлгүй байх чинь энэ Яаж байгаа юм бэ? Хятад оруулаад тэгэл зөндөөд хийсэн шүү дээ. Тэгээд бүр зэрэгэд олон том тэгсэн чинь тоохгүй л. Төгжрөл донд байж байгаа дээр чинь хоёр удаа ярьсан юм шүү дээ. Тоохгүй л. Тий. Ийм болоод байна гэл эн чинь өөр балаа юм боллоо шүү. Хятад компаниуд орж ирээд байна гэд. Тэгээд туулын бургас чинь энэ Улаанбаатарын гол ногоон байгуул эко орчин уушгин хэлээд байсан. Тоохгүй байсан. Та чинь бүр гэх чинь энэ монголчууд өөрсдөө барилгаа бариад сурсан байх. Юу хят компани бэ гэж та бүр өөрсдөө барьж чадна. тий. Барилгаа өөрсдөө барьж чадна тий. Одоо хараад би сая дэлгүүр-мэлгүүрүүдээр явж байгаа. Борлуулалт ямар байна гэсэн чинь өстой аюу өндөрч яана гэдэг чинь би үгүй өмнөхөөс ямар юм гэж үгүй ингэж хүндэрч байгааг бид нар хараагүй гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр хятадууд ирээд ажлын байранд булаагаад байгаа бол ядуурхаас яах юм бэ? Тий шүү дээ. Компаниудын бизнес булаагаад байгаа бол ядуурхаас яах юм? Тий. Одоо энэ том мөнгөний хятадууд аваад гарчих юм бол ядуурхаас яагаад гэвэл одоо тэр хэлбэрийн барилгын мөнгөийг монголчууд төлнө шүү дээ. Тий. Одоо нэг юм хэлэхэд Сэлб дэд төвийн барилга дээр дан хятадын компаниуд шалгарсан байгаа шүү дээ. Тий. Хоёр хүн монгол компани шалгарсан. Нэг нь болохоор нөгөө Дух цэцэг гэдэг яриад байдаг. Тий. Тэрний нөхрийн компани. Нэг нь болохоор сая Нямбаатрын туслах залуу Сэргэлэн Баатрын компани байсан нэг сая тэр хоёр нь байшлагдаад. Нөө 3 намын харин тий. Тэр нэг юм заавал нэг юм балиар юм байна. Тий. Гэхдээ хамгийн гол нь тэрийг битээ бүр баг жилийн үнэтэй хийсэн. Тий нүүлээс аль өвлөөс бүр аль ярьчихсан тий. Энд чинь болохгүй шүү дээ. Ихэдхээс өмнө ярьсан шүү дээ. Энд чинь юм болох ч шүү дээ. Ийм болох гэж шүү дээ. Наа чи ийм болоод шүү дээ. Бөө хятадын компани орж бөө хараад ярьж шүү дээ гэж. Тий. Тэгээд юу тоогч өгөөгүй одоо тэгсэн чинь одоо бол өөр харин тий. Энэ тэгсэн чинь явж байна. За одоо за бигээр өвчилж болохгүй шүү. Тэрнээс биш Батуулыг дэмждэг за шүү. ингээд үнэ ярьсан чинь тэр чинь үнэ бихгүй байсан. Үнэ ярьсан шүү. Одоо би ихгүй байх юмар чимбаа ütсэн гэлтэй нэ шүүл байхад ихэж ярьсан. Тэгээ одоо ярахаар өөрийгөө багсаа яг ингэдэг байхгүй юу? Тий. Өөрийгөө ингээд Нямбаатрыг шүүмжлээ ярахаар чи би гэлээ. Тийм үү? Энийг бол үйл авах дээр бол төгжрөл донд энэ чи гэдэг нь ингээд яаж шиг одоо юм үчээ сонсоо шүүмжлээч дээ. Уншаа шүүмжлээч дээ. Зүгээр цээсний бангаар шүүмжлээд байх юм. Энэ 100 тонны энэ зам эвдэж яваад байгаа энэ том машинууд чинь энэ стандарт бус машинуудаар энэ гайлынхан энэ замын цагдаа зам тээврийн яамныхан хамтсан. Тэгээ энэ гэмт хэрэгтэнгүүд чинь энэ 100 тонны юу зөөлгöd байгаа чинь тэр дэд бүтцрүүл энэ тэр евро барилгууд зөөлж байгаа шүү дээ. Тэгээ энийг хурдан бариулахын тулд нянгар ингэж стандарт бус зам юу шийдвэр гаргаж энэнийхэн төлөө монголчууд амь насаа эрсдүүлээд байгаа шүү дээ. Тий. Энийг л хэлээд байгаа шүү дээ. Тэгээ ингээд дуусчихв. За тэгээд би юу гэж хэлмээр байна вэхээр за энэ ингээд 100 тонны танк яваад байвал энэ налайхан хурдны зам бол 2-3 жилийн дараа капут болно. тэгнэ. За юу. Энэ дархны хурдны зам чинь капут болно. тэгнэ. Байхгүй. За бид нар ахаад 100 жилдээ ийм хурдны замуудтай болж чадахгүй шүү. Тийм үү? Монголчууд ахаад 100 жил бол ийм зам харж чадахгүй шүү. Энийг монголчууд ойлгоорой. Ахаад энэ хараад ийм амир. Том машинууд ингээд явж байгаа байхгүй. Харин энэ арай. 100 танкууд яваад. Тэгээ нөгөө яг өнөөдөр арай ингэж ороод шийдэх нөгөө энийг л шөнө орж ирдэг болохоор ингээд харуулахаас өөр аргагүй болчихлоо. Тэгээ эн чинь ерөөсөө тэгээ хулгай штэ. Хулгаанд юу хийж байгаа байхгүй. Энэ монголчууд энийг бид ойлгох хэрэгтэй. Эннийхээ төлөө хэдэн он халаасантай авилгалын мөнгө хийхин төлөө энэ хурдны замыг залгиалсан гэж шүү дээ. Ингээ монголчууд амь нас эрсдүүлж шүү дээ. Эннийхэн төлөө жишээ нь зам тээврийн сайд дэлгэр сайхан хөөж явуулах хэрэгтэй. Эннийхэн төлөө нянгарыг хөөж явуулах хэрэгтэй. Эннийхэн төлөө энэ цагдаагийн замын цагдаагийнхан юм уу цагдааны хуулийнхан энэний төлөө гайлынхныг бүгдөө нь хөөж явуулах. Энэний төлөө бүгд шоронд орох хэрэгтэй байхгүй та. Бүгд шоронд орох хэрэгтэй юм. Монголын байгаа хууль тогтоомжийг зөрчиж гэмт хэрэг хийж байгаа хүмүүс шүү дээ. Хэрэв иргэн ингээд гэмт хэрэг хийх юм лайлт хийж байгаа шүү дээ. Ийм эрх мэдтэнгүүд ингэж гэмт хэрэг хийдэг. Энэ бол бодит кейс. Тэгээ манай намынхаа ер нь жоохон
иргэдтэйгээ энэ мэдж байгаа зүйлүүдтэй нь уулз яриа. Тэгэхгүй нэг авилгатаа тэмцэн гэл нэг юм яг бодит юм ярихгүйгээр ингээд байгаад болохгүй байгаад байна. Тэгээ бас тээврийн жолоочтой түрүү хандаж хэлсэн зүйлээ тий. Та нараар ингээ хууль зөрчсөн хууль бусын мэлгээд асал аваар янз бүрийн болсны дараа та нарт хэргийг өөрүүлдэг шүү. Тийм үү? Түүний өмнөөс золиосон ч явж хэрэггүй шүү гэж хэлсэн. За баярлалаа. Тэгэд юу байхгүй нүтэй асуулт. За. За баярлалаа. Тэгээд маргааш эргээд лайв хийн. Нэгд өдрөөс үйл ахтайгаар 2-3 төсчсөн сэдв ярина. Тэгээд ширлээ түгээгээд хүмүүсээ өгөөрөө. Тэгээд бид энэ Монгол хүний амь насыг ингэж эрсдүүлдэг ийм үйл явдлыг тасан зогсох. Бүгдөө шаардж тасан зогсоохгүй бол болохгүй шүү гэж хэлээ. За баярлалаа.